Сайн байцгаана уу? Ороо минь хүргье. За ойрд лайв хийгээгүй. Өнөөдөр бүр нэг амьдрал ярих гэж бодлоо. Амьдрал нэр үнэхээр хэцүү байна. Энэ хоёр эрдэнэ засгийн газар, энэ Нямбаатрийн засаглал, энэ нийслэлд хийж байгаа энэ Монгол банкны дүрм журам гэдэг ер нь амьдрал бол айгүй хүндэрч байна. За тэгээд тэрний нэг жишээг өнөөдөр бүр яг ингээд яс махаараа амсчаад бүр үнэхээр ярмаар санагтаад та нар ч гэсэн бас татварндаа дарлагдаад, элдв энэ олон нугалсан татвардаа дарлагдаад, элдв энэ өссөн долларын ханшинд дарлагдаад бүгд л надтай адилхан байгаа байлгүй дээ. Тэгээд өнөөдөр нэг жаахан эдийн засаг энэ мөнгө ханш энэ амьдрал юу болоод байгаа талаар жаахан буу алдсан юм лүү гэж бодож орж ирлээ. Тэгээд ойрд лайв хийгээгүй та нар өршөөгөөрөө. Яг хоо тэгээд долларын ханш бол бүр үнэхээр амар болчихжээ тий. Түүхэн доод хэмжээнд өрцөн гэж штэ. Тэгэхээр долларын ханш түүхэн доод хэмжээнд хүрчээд байхад ингээд засгийн газраа байлгаад идэв юм бах та. Энэ засгийн газар чи бол нь ер нь эдийн засгийг л удирдах гэж энэ гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд чинь сонгогддог штэ. Тэгээд одоо нүдэн дээр ингээд эдийн засаг ингээд унаад штэ тий. Долларын ханшинд бүр ингээд зөрөөд өссөн. Би сая нэг хэдхэн хоног одоо төслийнхэн юмнуудыг хөөцөлтөж ингэж гадуур ингэж явж байхдаа зүгээр хэдхэн хоногийн дотор юм хөөцөлдөж байхад л долларын ханш чангараал тэгэл манай төсөл ингээл 1.3 сая төгрөгийн нэмэлт зардал гарах болчихж байгаа байхгүй юу? Энд чи жижигхэн төсөл шүү дээ, жижигхэн та нарыг одоо хавруулахаар нөгөө жорлон морлонгоор хангах гэл ингээл явж идэг төсөл шүү дээ. Тэгээ их хэмжээгээр бараа татдаг, их хэмжээгээр одоо гаднаас доллараар тий 8 хийдэг хүмүүс ер нь яаж чадчихагаа бол яаж байгаа гэж санаа тавиад санаа зовоод сайн нэг пост оруулсан чинь манайхаа айгүй хариу итсэн байна л да. Тэгээ нэг хоёр хүний хариу уншаад бүрстэ яанаа л гэж бодлоо. Нэг нь хүн ингэж байгаа байхгүй юу? Машины татвар төлнөгээд 10 сая төгрөг тооцоолоод үлдээсэн байсан чинь 18 сая 450 мянган төгрөгийн татвар төллөө гэж байгаа. Одоо энэ чинь төлөвлөснөөс 80% илүү, 84% илүү татвар төлсөн байж тээ. Тэр чи одоо шийтгэл үсттэй одоо байлдж байгаа хоёр орн чинь нэгэндээ шийтгэл хүлээлгэх болохоор тарифа 20% нэмлээ, 30% нэмлээ гэхээр л бараг л дайны байдалд орчдөг юм билээ шүү дээ. Тэр чинь манай Монголд иргэдэн өдөр тутам тариф нь 80% өсөж штэ. Одоо яг л ийм л юм болж штэ. Дээр нь бас нэг хүн битсэн байна. Би одоо 25 саяар шатчлаа штэ ханшийн зөрүүн дээрээс гэж. Манайхан бол нэр үнэхээр ханшийн зөрөөнд улстай үнэхээр алуулж байгаа юм байна. Тэгэд ялангуяа ингээд ханшийн зөрөө ингэж ийм хүнд байхад Монгол банк хажуугаар нь ямар амар дүрм журмаа чангалаад энэ банкудаа ингээд юм дотоод юм шиг амар болгоцсон юм битээ. Монгол банкны журмаар ийм болцсон гинэ. Хэрэглээний зээл авахын тулд одоо урд нь хэрэглээний зээлийн чинь лизинг мэзингийн чинь зарим нь урьдчилгаагүй өгчдөг, зарим нь ингээ бага хувийн урьдчилгаатай өгчдөг. Ингээд хүмүүс чинь ингээ бүгдээрээ гар утастай болцсон, бүгдээрээ машинтай болцсон, ингээ бүгдээрээ телевизэртэй болж исэн анх. Бүгдээр ингээл нэг жижиг сажиг зүйлүүд ингээл бүгдээрээ хэрэглээний зээлээр хангадаг штэ. Тэгсэн чинь одоо Монгол банк ямар болгоцсон бэ гэхээр хэрэглээний зээл олохдоо эхлээд заавал 50% авна. 50% урьдчилгаа төлөөгүй хүнтэй зээл ярихгүй гэдэг ийм болгоцсон юм байна. За тэгэхээр одоо урд нөгөө Samsung гар утас аавна гэж хүмүүс нэг сая 200 мянган төгрөгийн гар утас аавна гэж очиход хэрэглээний зээл нь шууд гараал ингээл сардаа ингээл 100 мянгаыг төлдөг эсвэл 80 мянгаыг төлдөг байсан бол одоо эхлээд заавал 600 мянга төл тэгжээж л тантай хэрэглээний зээл ярина гэдэг болсон байна. Одоо энэ хөөргөгч, телевиз, энэ нөгөө нэг угаалгын машин тий энэ том юмнуудыг зардаг дэлгүүрүүд чинь дандаа лизингээр юмаа зардаг ус. Одоо энэ лизингүүдийнх нь дүрм нь ингэж хангарчж байна. Инхээр зэрэг одоо юу болох вэ? Нэгдүгээрт бол одоо зээлэр юм авч чаддаг байсан хүмүүс авч чадхаа байх нь. Хоёрдугаарт нэг борлуулалт хийн гэж бодож исэн, борлуулалт хийн гэж бодож бараа оруулж ирсэн хүмүүс чинь бараагаа зарж чадхаа байх нь. Бараагаа зарж чадахгүй байна гэдэг чинь мөнгөнд төгжигдэх нь. Мөнгөнд төгжигднэ гэдэг чинь зээлээ төлж чадахгүй болно. Тэгээд зээлэн дээр нь доллараар зээл авцсан бол тийм доллараар 8 хийдэг бол нөгөө ханшин дээр нэмж дарлуулах нь. Ингээ бодохоор яг одоо энэ Монгол банкны хийж байгаа үйл ажиллагаа, хоёр эрдэнэ засгийн газрын хийж байгаа үйл ажиллагаа,
Дээр нь дайны хажуугаар дажин гихчээр энэ алиа соловдоо шиг энэ Нямбаатрын хийж байгаа энэ түүс хураах мурах гэдэг энэ хувийн эрхлэлийн эсрэг хийж байгаа дайн дажин чинь ерөөсө тэр чигээрээ Монгол улсын эдийн засгийг сүрүүлж байна. Би бол сонгуулийн өмнө хэлжсэн. За энэ сонгуулиар ардын нам дахиад ялах юм бол долларын ханш чинь дахиад буцаад чангарна. Борлуулалтын гадаа зах зээл чинь самрагдсан шүү. Ингээл эднэр чинь том бүтгэхгүй юм ярьж их хэмжээний зээл аваад улсынхаа зээлдэх чадварыг дороотуулаад авилга хулгаандаа идэгдээл. Ингээд авилга хулгаанаас нь болол бид нар л төлбөрийн төлдөг шүү. Бид нар л зээлийн хүү өндөр төлбөр төлнө шүү гэл ингээл ярьжсэн. Одоо тэр бүхэн яг амьдрал дээр ирж шít. Одоо би урд нь хэлж лээсэн бас л эдний байгуулах гээд байгаа засгийн газар хоорондын гэрээ, эдний хийх гээд байгаа тэр том төсөлнтрүүдийн бүгдийг би шүмжлэл ярьжсэн. Та нар том төсөл ярих тусмаа, та нар мега зээл авах тусмаа, та нар улсынхаа төлбөрийн чадварыг дороотуулаад тэрнээс чинь болоод зээлжих зэрэглэл чинь муудаад, зээлжих зэрэглэл муудснаас чинь болоод бидний авдаг зээл чангараад, за ингээд долларын хомсдолд ороод ингээд бүгдээ ханшны зөрөөнд алуулж шүү гэл алуулах гэдэг шүү. Та нарын яриад байгаа мега төслийн чинь төлбөрийг бид нэг ингээм амьдралаараа төлнө шүү гэл ингээл би лайв хийгээл хэдвэс. Одоо тэр бүхэн яг амьдрал дээр ирж байна. Нөгөө валютын нөөц нэмэгдлээ гэж худлаа үнэн мэдээ дандаа худлаа гаргадаг. Үнэхээр валютын ханш нэмэгдээд байгаа бол манай Монгол улсын төгрөг чангараалах ёстой шүү дээ. Одоо эдийн засгийн хуулиар бол. Тэгэхэд яаж вэ? Төгрөгийн ханш түүхэн доод хэмжээндээ хүртлээ суларчлаа гэж байна. Тэр чинь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр хотлоо хэлээд байна л гэсэн үг шүү дээ. Энэ засаг бол хотлоо хэлээд байна л гэсэн үг. Яг амьдрал дээр бидний төлж байгаа мөнгө чинь хотлоо хэлдэггүй байхгүй юу? Хамгийн хотлоо хэлдэггүй юм нь бидний төлж байгаа төлбөр. Бидний төлж байгаа төлбөр чинь яг үнэн байдаг байхгүй юу? Эдийн засгийн яг үнэн хариу чинь тэр байхгүй юу? Тэр яг эдийн засгийн үнэн хариу нь өнөөдөр юу болж байна вэ гэхээр оюутны засгийн газар ажиллаж чадахгүй байна. Монгол банкны ерөнхийлөгч лав гүсрэнг огцруулах цаг болсон байна. Хотын дарга Нямбаатар гээд одоо иргэдийн эсрэг энэ хувийн эрхлэлийн эсрэг дайн зарлж байгаа чинь өөрөө эдийн засгаа алж гэн энэ хүмүүсийг зайлуулах цаг болсон байна л гэдгийг хэлээд байна. Тэгэл одоо бид нар энэ хүмүүс зайлахгүй одоо удах өдөр тутам л бидний одоо ханшны зөрөө улам нэмэгдэх нь байна. Бидний ядуурл улам нэмэгдэх нь байна. Монгол улс ерөөсөө ядуурлын хөв бол 43% хүрчээд байна гэж. Хоёр хүн тутмын нэг нь одоо ядуу болчиход. За ингээ хоёр хүн тутмын нэг нь ядуу болчиход байхад амьдралаа нэг ядуурлаас нэг аварчих юмс нэг өдөр шөнөгүй хамаагүй төвцөн суужгаад нэг үр хөвгтөө нэг хоолтой хонуулчих юмсан гижээсэн 1000 өрхийг сая 4 сарын 1-ээс 4 сарын 10-ны хооронд 10 хоногийн дотор шүнжин өдөржин одоо дарамтлал одоо зай талбайгаа чөлөөл гэж дарамтлал тэгээ дандаа шөнийн цагаар орооны 10 цагаас үүрийн 5 цаг хүртэлх дандаа тийм шөнийн цагаар дээр үе ногоон малгайтнууд хүмүүсийг дандаа шүн барьж исэн гэлээ. Яг тэр шиг түүцүүдийг яг ногоон малгайтны аргаар бүгдээр ингээд хороод аваад явсан. Тэгсэн мөртлөө ингээд түүц цэвэрлэгдсэн яасан сайхан юм бэ гэж хот ямар гоё цэлгэр болчихоо гэж бичиж байгаанууд нь дандаа том дарга нарын нөхөр эхнэрүүд амар гоё сайдын нөхөр өнтрөл айгүй гоё бичээд байгаа байхгүй тэр номын сайдын нөхөр өнтрөл ямар гоё цэлгэр гоё хоттой болчихоо гэдэг. Гэхдээ тэр хүн чинь аргагүй шүү дээ баян айлын хүргэн тэр хүнд бол түүс илүү харагдчихэж болно. А гэтэл ингээл ядуурлд орохгүй юмсан гэж байгаа иргэд чинь тэнд мянгаараа хохирж байгаа байхгүй. 1000 түүц нүүлгэхэд тэр түүцэнд бараа тавьдаг байсан бүх хүн хохирж байгаа байхгүй. Сүүний мухлаг алга боллоо. Тэнгүүц сүүгээ нийлүүлдэг байсан малчин орлогогүй болж байгаа байхгүй. За тэгэл тэнд одоо жишээлбэл автобусны буудлын дээр нэг бууз хоншоор зардаг нэг түүц алга боллоо. Бууз хоншоор идэг айл орлогогүй болчих. Ингээд одоо түүцэнд жишээлбэл нэг түүцний ард доор хаяж 20 ханган нийлүүлэгч байгаа гэд бодох юм бол сая Нямбаатар хэдэн айлд гай тарвэ гэвэл 20,000 дээр нь одоо 1,000 нэмэх нь 21,000 айлд гай тарж байгаа хгүй зүгээр дунджаар. Тэгээ энэ дотор ч н одоо гэртээ юм хийгээд уут муутаа түүцэн тавьчихдаг тий одоо хүүхдүүдийнхээ хажуугаар жижиг сажиг одоо тий хоол унд хийгээд кек мек хийгээд тавьчихдаг тий торт кек хуушуур бууз хийгээд тавьчихдаг. Тэр бүх айлууд орлогогүй боллоо сая. Тэгээ энэ айлууд ингээ орлогогүй болоход ингээд иргэд бол баярлаад байгаа юм байхгүй байхгүй. Би өөрөө автобусаар явдаг хүн автобусны бууд дээр ирж байгаа.
Тэгэл нөгөө нэг өгүүлдэг юм а өгүүлээл иргэд нөгөө аммаар байгаа юм авах гээл ингээл өгүүлдэг юм а өгүүлээл байхгүй төснүүдээ өгүүлээл ингээл жирэл байж байгаа байхгүй. А хин тэнд баярлаад хөөрөөд дэвцээд болж муусаа түүцнүүдийг гээд орлоод байна уу гэд профил руу ороод харахаар дандаа баячууд, дандаа дарга нар, дандаа өөр одоо төрөөс цалин авдаг хүмүүс, эсвэл төрөөс цалин авдаг хүмүүсийн эхнэр нөхрүүд бичээд байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ эргээд харсан чинь ингээд аюул олон хүний одоо хүсэл сонирхлоор одоо энэ хотыг чөлөөлөд байгаа юм шиг боловч төгсрлийг одоо шийдэж байгаа ухааны ингийн тэгээ түүцийг зайлуулдаг нь. Гэвч хөөх юмд түүц ерөөс хөдөлгөөн цадаа учруулдаггүй юм байна гэдг нь яаж харагдаж байгаа вэ гэхээр түүснүүдийг ингээ зөөцсөний дараагаар хотын төгсрлийг хэвээрээ. Яг хэвээрээ. Өнөөдөр гिचэлэл айгүй хүүтэн байсан дээр нь би гадуур яваад ингээ хүл гар айгүй ядраад ер нь бол 30 минут алхацдаг газараа заа ишиг даарад байгаа юм чинь нэг такси бараа суучихъя гэд такси бараа суудсан чинь 3 цаг явж ирлээ шүү дээ. Би ингээл 4 цагт ажил дээрээс гарсан. Гэртээ 7-д орж ирсэн. Бараг хоолоос өчөд орж ирж байгаа юм. Тэгээ төгсрөл ерөөсө багасаагүй. Тэгээ төгсрөлийн нууц нь түүц биш байсан байлээ. Тийм учраас одоо түүцийг эргэж буцааж эзэнт нь өгмөр байна. Энэ түүцэнд одоо ажиллаа хийдэг байсан хүмүүсийг ажлын байранд нь буцааж аваачмаар байна. Тэгээд энэ хүмүүс орлогоо олж ядуурлаасаа гармаар байна. Хэдий ч нэ олон хүнийг ядуурл руу түлэх нь төдий ч нэ их одоо халамжийн мөнгө тараах болно. Төдий ч нэ их татвар авах болно шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо нөө баярлаад байгаа тийм тэр баян айлын хөргөнд ч гэсэн хийлэхэд үдээд төлдөг татвар ч л нэмэгдэн шүү дээ. Ингээ өөрөөрөө амьдарч байгаа, өөрийнхөө мөнгөөр амьдраад ингээ өөрөө ингээ амьдралаа болгож байгаа хүмүүсийн амьдралыг хэдий их сүрүүлнэ, төдий ч нэг татвар үлдсэн одоо ажил хийж үлдсэн хүмүүс дээр нь ирнэ. Тийм учраас хүмүүс олноороо ажил хийгээсээ, хүмүүс олноороо түүцээ барьнуу, дугуй засвараа хийнүү те дуртай ямаа хийгээд нэг орлогоо олоод нэг ядуурлаасаа гараасаа гэж бүгд хүсэх ёстой. Бид нар бүгд тэгж хүсэх ёстой байхгүй. Тэгээ машинтай хүмүүсийн машины дотор энэ хэд нуглаад нэмждэг. Машин авсан одоо нөгөө долларын ханш нь хэд нугараад өсчдөг. Энэ үед тэрний одоо тэг ачааг хэн төлөх үү гэхээр машин авч байгаа хүн л төлж байгаа байхгүй. Эцсийн хэрэглэгчл төлнө. Энэ долларын ханшны бүх төлбөрийг эцсийн хэрэглэгч нар төлнө. Тэгэл төр татвар нугалж нэмнэ. Барааны үн өснө. Төр одоо ханшаа тогтоож чадахгүй алдна. Зээлийн хүү өснө. Тэгээд банкны чангарна. Тэгээд бүх энэ төлбөрүүдийг дандаа иргэдэнд эргээд өөрсдөө төлж таарч байгаа. Тэгэхээр бидний төлөх төлбөр л нэмэгдээд байна. Бидний төлөх татвар л нэмэгдээд байна. Бидний төлдөг зээлийн хөл өсөөд байна. Өөрөөр хэлбэл бидний ачаал нэмэгдээд байна. Тийм учраас одоо бүгдээрээ би юу гэж уриалмаар байна вэ гэхээр дороо энэ засгийн газар Монгол банкны бодлогыг шүүмжлэмээр байна. Дороо бор зүрхээрээ бизнес хийх гэж байгаа хүмүүсээ өмөөрмөр байна. Бор зүрхээрээ бизнес хийгээд яваач түүцээ хийнү, малаа малнуу, тэн тариагаа таринуу дороо юм хийж байгаа хүмүүсээ өмөөрмөр байна. Тэгвэл бол манайхан одоо яг ингэ нөгөө нэг манын тороол армийг одоо хүмүүс яг үннээсээ тэгж хүсэж байна гэж бодож хууртаж шуурч ерөөсө болохгүй. Одоо Нямбатар ингээд нэг дээрэм хийчихээр л араас нь энэ дээрэм чинь гоё байна. Ямар гоё дээрэм бэ гэж магтдаг юм армийг ажилуулад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрэнд манайхан хууртмааргүй байна. Тэгээ яг үнэн сэтгэлээсээ нэг нэгнийхээ бизнесийг дэмжиж нэг нэгнийгээ бизнес нь амжилттай яваасаа жоохон ч гэсэн бизнесийг зайлуулахгүй байх юмсан гэдэг дээр л тэмцмээр байна. Би нэг залуугийн бүр рилийг ингээд яасан штэ, шеэр хийсэн штэ, та нар харсан бах нэг өдөр. Би зүгээр постн дээр шеэр хийх гэсэн чи болохгүй байлээ. Тэгэхээр би ингээд стори дээр шеэр хийсэндээ ганцхан өдөр болоод алга болчихлээ. Тэр залуу яасан бэ нөхөр Нямба яаж жахад энэ дугуй засварын газруудаа бас хаачулчаавэ гэд нэг орлоодсон шүү дээ. Дугуйгаа засуулах гэсэн чинь та нар бүх түүцүүдийг хураагаад аваад явцсан байна. Тэгээд ганц ажиллаж байгаа газар нь бөө очиргдсан. Бухимдж байгаа баахан жолооч нарын видео явж ирсэн шүү дээ. Амьдралыг тийм болгож яг яах гээд байгаа юм бэ? Ер нь монголчуудын амьдрал руу ингэж дайн зарлж яах гээд байгаа юм бэ? Нэг хэсэг ингээл таксийн жолооч нар руу дайн зарлалсан. Тэрийг би баахан өмөрч 5 саяар торгуулахгүй, жолооч нарыгаа торгуулахгүй гэл баахан өмөрсөн. Түүний дараа ингээл түүс рүү ингээд бөөнөр нэгэд давшилж дайрчин. Одоо ингээл тэгэл долларын ханшнаас бол импорт хийдэг бүх хүмүүс рүү амьдрал руу нэгэд ингээд зүгээр л толов цацж штэ одоо бизнес рүү. Ийм одоо яг иргэд рүүгээ дайрсан юм ийг л болиулмаар байна.
муудаж анжин гэж ямар муухай иргэдгээд ирлэгт юм бэ. Тэгэл одоо ийм л байна да. Тэгээд амьдрал амар юм хүнд байна. Тэгээд амьдралыг ингэж хүнд болгож байгаа нь дандаа төр засаг байна. Тэгээд төр засгийг удирдах байгаа нь дандаа манайхан байна. Тэгээд манайхан ингээд төр засгийг удирдаад хот мотыг ингээд удирдахаараа ийм муухай харгас удирддаг болжээ. Яагаад ингээд төр засаг харгас болоод идэв гэхээр ер нь өрсөлдөөний байхгүй болохоор л ингэтий. Өрсөлдөөн байхаар л ингээл яадаг штэ угаасаа уралдаж үнэ буулгадаг штэ компаниуд. Тэрнтэй адилхан өрсөлдөөн байсан бол уралдаж энэрэнгүй болох хэрэгтэй байхгүй энэ засгийн газрын энэ нөгөө улс төрчд чинь. Одоо яга бүгдээрээ нийлээд юм харгас болцсон юм бэ гэхээр бүгдээрээ нэг өөр төрөндөө орсных л байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн манай энэ харгас үйлдэл энэ одоо эдийн засгийн харгас бодлого чинь ерөөсөө өөр төрөндөө орсны бас үр дүн. Өрсөлдөөн байхгүйгийн үр дүн. Тийм учраас одоо иргэдээ нэг жаахан хүнлэг энэрэнгүй ертөнцид амьдруулъя гэвэл энэ засгийн газар ер нь тарах хэвээр. Тэгээд тэр олонхоо авснараа тэр ардын намын засгаа бариад цөөх болсон тэр ардсан нам хүн нам хоёр иргэдийг өмөрч дуурах хэвээр. Тэгээд чадахгүй бол одоо ингээд нэг нам болоод бүр нэгдчихмээр юм. Тэгэхгүй бол ингээд иргэдийг хуураад хүн харахад олон нам байгаа юм шиг хуураад тэгсэн мөртлөө ингээд өрсөлдөө үүсгэж чадахгүй. Тэгсэн мөртлөө тэдрийгээ шүүмжилж чадахгүй. Буруу юм зогсоож чадахгүй, харгас юм тасан зогсоож чадахгүй. Ингээл иргэдээ нийлэл дарлаад ах юм. Тэгээ энэ иргэдийг нийлж дарлаж байгаа асуудлыг одоо зогсоомоор байна. Тэгэхгүй бол иргэд маань үнэхээр дийлэхгүй шүү дээ. Амьдрал бол үнэхээр бүр амар хүндэрч шүү дээ. Та нарын амьдрал хүндэрч байгаа зү. Би бол одоо 7 жилийн өмнө жарлангуй өрсөй төслийг анх эхэлж байхад иргэдийн төлбөрийн чадвар муу байна. Иргэдийн төлбөрийн чадвар тааруулаад 20 гээд ингээ лизинг гаргая. 20% урьдчилгааг нь авъя. Тэгээд 20 сарын турш төлүүлээд явъя. Ингээ багаар төлүүлээд ингээ жорлонгийн өөрчлөлөө гэдэг ингээд манай төсөл өөртөө санхүүгийн эрсдлийн даагаад нэгч банк лизинг гаргахгүй болохоор өөртөө лизинг гаргаад ингээд жорлон ингээ зарж ирсэн. Тэгээд нэг жорлон олдож авсан хүнийхээ мөнгөөр дараагийнхаа жилийн дараагийнхаа хүний жорлонг өөрчлөх жорлонгоо олж ирээд ингээд яваадсан. Одоо тэгсэн чинь энэ жил юу болж байна вэ? Биднэрт лизинг гаргах эрх олдохгүй нэ штэ. Тэр лизингийг зөвхөн банк гаргана. За тэгээ банкнаас бидний лизингийг хөөцөлдөж байна. Тэгэнгүүт банкнаас хөөцөлдөнгүүт нөхцөл юу болж байна вөхөр айгүй чангарч штэ. Хүү өндөр болж байна. Хүүтэй болж байна. Хүүгүй байсан бол одоо хүүтэй лизинг болох нь. За тэгээд 20% урьдчилгаа бид нэр аваад болцдог байсан бол 50% урьдчилгаа гэж ярих нь байна. Тэгээ энэ мэтэр одоо юм бол хүндрэх нь чангарах нь. Тэгээ одоо юм бол шийтгэн, юм бол торгоно. Юм бол ерөөсөө алдаа ерөөсөө гарах эрх байхгүй бүх иргэдэг л торгоно гэд. Энэ эдийн засгаа тэр чигээр нь торгуулийн эдийн засаг болгож штт. Эдийн засгийн газар, оюутны засгийн газар. Оюутны засгийн газар бол торгуулийн эдийн засгийг ард түмэндээ асар том торгуул ундагдуулсан. Гадна талдаа асар их зүйлийг найр тавьж өгсөн. Ийм засгийн газар болж түүхэнд үлдэх. Маш харгас, иргэдтэй маш хатуу, хамгийн муухай хахир засгийн газрын үед энэ юу болж байна. За ер нь бол одоо манай улс эдийн засгаа яаж аврах вэ? Яавал одоо иргэдийн амьдрал сайжрах вэ гэдэг ингээд бодоод хад хамгийн түрүүнд төр засаг ерөөс худлаа хэлхэл болчмоор юм байна. Худлаа хэлхэл болчих. Зөв бүх юм яг үннээр нь хэлэл худлаа хэлэхэ болоход долларын ханшаа тогтоож авч чадах гэдэг. За юу худлаа хэлэхэ болох вэ? Жишээлбэл одоо нэгч компани тендерд орж ирэхгүй байгаа төслүүдэд зүгээр шууд зүгээр шууд энэ төслийг жагсаалтаас хаслаа. Компаниуд ишээ орж ирэхгүй байна. Энэ бол бодиттой төсөл биш байна. Тэгээд шууд компаниуд одоо тендерт орж ирсэн ч гэсэн хийж чадахгүй байгаа. Тэр ажил нь хийгдэхгүй байгаа. Хийгдээд тэр газар нь чөлөөлөгдөхгүй байгаа. Ажил нь хийгдэхгүй байгаа бол бас тэр төслүүдийг зогсооч. Царцаачих тэрийг. За ингээд зүгээр худлаа хэлэхэ болол бид нар алжаа шүү, бид нар гоё вэ шүү, бид нар одоо Монгол улсыг өөрчлөх гээд байгаа нэг том одоо орчин үеийн нэг том одоо модернизацийг Монголд авчрах гэж байгаа гэж цээжэд илтгэхэ болоод газар дээрээ буугаад за ерөөсөө ард түмэн маань энийг дэлгэхгүй байна. Ард түмний манаруу дэндүү бөхийжээ. Ард түмнийгээ бид нар дэндүүх ядууруулжээ. Засаг авахд 20% байсан ядуурл одоо 2 дахин нэмэгдэжээ гэд. Ингээд жолоогоо татаад үннээ хэлээд
эдийн засгийн жоохон үнэн мэдээллээр удирдах юм бол долларын ханшиг тогтоож чадхаар байна. Зээлийн хөг тогтоож чадхаар байна. Зээлийн хөг бүр бууруулж чадхаар байна. Тэгээд илүү одоо тэр гарч ирээд байгаа тэр буруу юмд зарцуулагдах гэдэг байгаа нөөцөө зөв боломжтой зүйлдээ зарцуулах ийм нөхцөл болцоо үүсгэх гээд байна. За ингээд бүх юм одоо PR-ын засгийн газар, худлаа ярддаг засгийн газар, худлаа өнгөрдөг улс төрчдийн хөлд чирэгдэж шүү. Эдийн засгийн маань бүх салбар энд чирэгдэж байна. Энд чирэгдээгүй бүр нэгт салбар алга. Томууд нь ч чирэгдэж байна, жижигүүд нь ч чирэгдэж байна. Тийм учраас одоо энэ солиорлыг жаахан зогсооё. Энэ эдийн засгийн солиорлыг зогсоогоод хүмүүсийг зүгээр л эдийн засгийн үйл ажиллагаагаа эрхчлөөдөө хийдэг ийм орн буцааж болгомоор байна. Эдийн засгийн үйл ажиллагааг эрхчлөөтэй зүгээр мөрөөрөө хийж байгаа хүмүүсийг оролдохоо болио. Тэр хүмүүсийг оролцсон энэ одоо дарга марганараага бүгдийг огцруулмаар байна. За энийг одоо ядарч байгаа олон түмнийгаа төлөөлөд энийг хэлчихье. Тэгээд улсын хурлын гишүүдэд хүртэл нь ширлээд өгөрөө гэж хүмүүстэй хэлмээрэн та нар тойрогийнхаа гишүүдэд энийг хэлээрэй. За ингээ үнэхээр амьдрал нь цэцгэлээд те ингээд долларын ханш өснөөс болоод амьдрал нь цэцгэлээ явж байгаа хүмүүс бол ширлэхгүй байж болно. Зүгээр энд нэрвэгдэж байгаа хүмүүс бол ширлээд өгсөн дээр баха гэж би бодож байна. За тэгэхээр ийм зүйлийг ярих гэж утсан юм аа. За баяртай.